За та бүхэндээ энэ өдрийн сайхан мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Сүнсний сэрэл Facebook пэйжнээс мэдчилж байна. За өнөөдрийн подкастаар бол урт насны эрч Акашийн товчоо гэдэг сэдвийг бэлтгэсэн байгаа. Энэ Акашийн товчоо гэдэг талаар ярихын тулд энэ генийн түлхүүр 22-ын талаар ярьж ээж энэ Акашийн товчооны тухай бас энэ хоёр хоорондоо холбоотой байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө бидний нүдэнд харагдах ертөнц бол ерөөсөө оршин буй бүхэн биш. Тийм ээ? Бидний нүдэнд бол яах вэ? Бүх юмыг 100% гэж үзэх юм бол тийм ээ? 1-5% нь л харагдаж мэдрэхтэй байгаа шүү дээ. Тэгтэл одоо нөгөө хүн төрлөختөн чинь ихвчлэн бие ертөнцийн цаана орших огторгуйн одоо агуу хуулиудын талаар ямар ч ойлголтгүй байдаг. Тэгэхээр энэ агуу хуулийн дотор ямар хууль ороод ийн гэхээр энэ Акашийн товчоо гэдэг энэ хууль ороод байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол үүлийн үрийн хууль. За энэ ямар учиртай юм бэ гэхээр энэ хуулийн дагуу одоо хүний бодол, тийм ээ, мэдрэмж, үйлдэл бүхэн маань одоо дэлхийн мэдээллийн санд орж идэм байна. Өөрөөр хэлэх юм бол бид нар ч нөгөө 3 янзаар үйлийг үлдээд байгаа шүү дээ. Үүлийн үрийг, тийм ээ. Үүлийн үр чинь болохоор яах вэ? Бие хэл сэтгэлээр үйлдэгдээд байгаа. Тийм ээ. Энэ үүлийн үрүүд чинь болохоор дэлхийн мэдээллийн санд явжчод орчдөг юм байна. Тэгэхээр одоо энэ мэдээллийн санд орсон зүйлийнхаа, тийм ээ, энэ хариу урвалыг бид нар хүлээж авч өнөөдрийн бидний амьдрал бий болж идэг юм байна л да. Тэгэхээр энэ одоо Акашийн товчоонд хамгийн их нөлөөтэй тэр код бол 22 гэсэн генийн код байдаг. Сүүлийн үед би нэг генийн түлхүүр судлаад байгаа шүү дээ. Тэгэхээр зарим нэгэн генийн түлхүүрийг ингээд задлж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг гадуур энэ генийн түлхүүр гэдэг ном байгаа бах, тийм ээ. Мөн одоо бодлын эзэн гэд подкастыг явуулдаг манай зөндөө олон багш нар байдаг. Тэр бодлын эзнээс явуулж байгаа сургалтанд бол генийн түлхүүрийн талаар бас судалдаг байгаа. Тэгээд энэ код нь болохоор одоо сүүдэр тал, тийм ээ, бэлэг, сэдий гэдэг ийм 3 хэсэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр 22 гэсэн кодтой хүн бол зовлонгийн одоо амт гэдэг ийм сүүдэр дээр амьдарч идэг байна. Тийм, энэ нь одоо ямар учиртай юм гэхээр маш хэмжээний ийм зовлон үрдэг. Тэр зовлон бүр өөрийн биеэр тэр амталж, тийм ээ, бүр тэрийг ингэж даван туулж тэгсний дараа яг өөрөө тэр зовлонгоо туулаад ойлгочих юм бол дотроосоо сүнсний сэрэлт авдаг ийм генийн код байгаа юм. Тэгэхээр энэ 22 гэдэг код маань яагаад одоо энэ Акашийн товчоотой ингэж холбоотой болчихв гэхээр маш их өндөр сэтгэл хөдлөлттэй байдаг байхгүй юу? 22 кодтой хүмүүс. Сүүдэр төвшөндөө болохоор нөгөө сэтгэл хөдлөлөө удирдах чаддгүй. Тим код байхгүй юу? Тийм, жишээлбэл одоо энэ 22 гэдэг кодтой хүн маань дарагдмал чанар нь болохоор ямар байх вэ гэхээр сүүдэр талдаа бол гаднаасаа бол маш тэнцвэртэй тайван, тийм ээ, хүн харахад тийм төлөв харагддаг. Тэгсэн хэрнээ нөгөө хүн маань сэтгэл дотроо болохоор маш их тийм айдастай, тийм ээ, сэтгэл хөдлөл нь бол бүр хөөсрөн тийм бүргэлж яадаг тийм юм байдаг байхгүй юу? Тэгэхээр гаднаас нь харахад бол мэддэхгүй байх нь шүү дээ, тийм ээ. Нөгөө сэтгэл хөдлөлөө дарчаар гаднаас нь харахаар мэддэхгүй. Маш хайцтай юм байдаг. Тэгээд нөгөө нэг юу нь болохоор сөрүүлзэх чанар нь болохоор яах вэ гэхээр ийм хүмүүс сэтгэл хөдлөлөө ерөөсө хянаж чаддгүй. Бүр дандаа цацчихдаг гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Ийм хоёр янзаар ингэж маш их тийм сэтгэл хөдлөлийн өндөр савлгаанд байдаг учраас Акашийн товчоонд бол маш их хувь нэмрээ оруулдаг гэсэн үг. За тэгэхээр одоо жишээлбэл сэтгэл хөдлөлийн одоо нэг ямар нэгэн тийм уур хүрмээр, тийм ээ, бүр сэтгэлийнхаа тэр одоо хөдлөлийг барьж чадахгүй үе, тийм үе ирэх үү? Синаа чамд. Тийм үе ирвэл чи яах вэ?
Тэгэл гаргана шүү дээ. За чи гаргаж ийн гэвэл одоо эн чинь нөгөө сөрүүлзэгч чанараараа гаргаж ийн гэсэн үг тийм ээ. Тэгвэл яг нөгөөх нь ямар хүн гэлээ? Сая тэр байдлаа дарчдаг байхгүй юу? Нөгөөх нь гаргахгүй. Тийм ээ. Тэгээд дарсаар байгаад мэдээж нэг өдөр дийлбэр шүү дээ, тийм ээ. Тэр үчи. Тэгээд дарагдмал нөгөө дарцсан байсан тэр их үзий ядалт тийм ээ, хорсол занал уур хилэн болохоор нэг өдөр яах вэ? Хяналтаас гарна шүү дээ, тийм ээ. Хянч дийлэхэ болол тэсрэн гэсэн үг. Тэгээ энэ үед бол хүмүүс үнэхээр гайхдаг байхгүй тэр үнийг. Энэ чинь нэг аятайхан гайгүй хүн шиг байсан чи юу болцсон юм бэ өнөөдөр гэл те. Тэгтэл наад хүн чинь нөгөө нэг аятайхан сайхан хүнтэй биш байхгүй. Маш их уур хилэн бүх юмаа ингээд дардсан байна. Тэгвэл нөгөөх нь сөрүүлзэгч хүн нь бол яах вэ? Маш их хэмжээний тэр уур хилэнгээ бусад хүмүүс рүү цацхаар яах вэ? Нөгөө хүмүүсээ бас хүнд хэцүү байлд оруулна шүү дээ, тийм ээ? Тэгээ муу нэртэй болдог. Би энэ дандаа л ингэж яадаг, энэ яста нэр айгүй муухай аштаач гэдэг юм уу, тий? Тийм одоо хоёр янзаар гаргадаг байна шүү дээ, сэтгэл хөдлөлөө. Тэгвэл одоо энэ 22 гэдэг гений кодтой хүн тийм ээ? Яаж энэ одоо зовлонгоос гарах юм бэ гэсэн асуулт гарч ирнэ шүү дээ тэр хүн чинь. Тэгэхээр энэ хүн бол ерөөсөө өөрийнхөө зовлонг бүр үнэхээр тэр өөрийнхөө зовлонтой нүүр тулах хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ? Өнөөдөр би яагаад ийм байдалд орцсон? Хэрвээ маш хэмжээний өвчин хуучтай бол тийм ээ? Өнөөдөр яагаад би ийм хөвчтэй болцсон? Гэдэг дээрээ яг нүүр тулаад өөрийнхөө тэр зовлонгийн амтыг одоо учрыг олно гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тэгээд ухаарад ирэх юм бол яах вэ? Тэр хүн нөгөө ухаарл гэдэг чинь ойлгочлаа шүү дээ, тийм ээ? Миний ерөөсөө энэ байдал тийм үү? Намайг өнөөдөр ийм байдалд хүргэсэн байна гэд ойлгосон тохиолдолд тэр ухаарл нь ухамсар болно гэсэн үг. Ухамсар болох юм бол яах вэ? Тэр хүний сүнсний хэмжээс нь нэг шат дэш агчлаа шүү дээ. Тийм ээ, хэрвээ үнэхээр өөрөө ухаарад ойлгоод нэг шат агсан бол тэр ухамсар бол буцаж доош унахгүй. Хэмжээс агчлаа гэсэн үг. Тэр хүний хувьд, тийм ээ? Тэгээд цааш нь ярив. Тэгээд энэ хүн маань яах вэ? Нөгөө сүүдрээсээ гарчих нь шүү дээ, тийм ээ? Ойлгоцсон. Сүүдрээсээ гараад яах вэ? Бэлэг төвшөндөө очин, тийм ээ? Бэлэг төвшөндөө очихоор энэ хүн чинь нөгөө нэг нинж сэтгэл гэдэг бэлэг төвшин болохоор нинж сэтгэл гэж байгаа. Нинж сэтгэл хэрэг яадгийн гэхээр ерөөсөө үнэхээр энэ бол бус хүмүүст бол гайхамшигтай нөлөөлөх тийм чадвартай болж ирдэг. Тэгээд энэ яадгийн гэхээр хамгийн гол нь нөгөө нэг энэ хүн маань өөр бус хүмүүст юм хийхдээ нөгөө хүмүүсийн мэдрэмжийг бодож юм хийдэг. Тийм сайн талтай тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол яах вэ? Нөгөө хүнийхээ мэдрэмжийг хүндэлж тийм ээ гомдоочихвээ. Тийм үү? Энэ хүнд буруу сэтгэл төрүүлчихвээ гэсэн маягтай тийм нинж сэтгэл гарах нь шүү дээ. Нөгөө хүний төлөө болж хэлж ийн гэсэн үг тийм үү? Сүүдэр дээрээ бол ямар байсан? Сүүдэр дээрээ бол одоо бөө уур хилэн тийм ээ? Бөө гомдол харуулсал, бөө зовлон болоо явж ирсэн тийм үү? Тэгээд уур хилэнгээ бус хүмүүс рүү цацаад байсан. Тийм ээ? Тэгтэл одоо яаж ийн вэ? Тэр нөгөө сүүдрээд авчгаар нинж сэтгэл рүүгээ орох нь шүү дээ. Тэгэхээр ерөөсө хүний төлөө болчихно гэсэн үг. Ийм давуу талтай байна. Тэгэхээр ерөнхийдөө бол одоогийн байдлаар бол одоо дэлхийд даяар бид нар чинь 3-4-р хэмжээстэй явж байгаа шүү дээ. Тийм ээ? 3-4-р хэмжээс гэдэг маань сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байгаа дэлхийн нийтээрээ. Тийм учраас бид нар ийм
сэтгэл хөдлөлөө одоо зөв зохицуулж чадахгүй тийм 3-аас 4-р хэмжээс гаццсан гэсэн үг. Дэлхийн бүх хүмүүс. Тий. За тэгвэл одоо Акашийн товчоо өшөө тайлбарлаад ярив. Тэгэхээр одоо хүмүүсээс гарч байгаа тийм ээ сэтгэл хөдлөл бол янз бүр байна шүү дээ, тийм үү? Зарим хүмүүс бол сайн сайхан энерги гаргаад тийм ээ зөв юм хийгээ явж байгаа хүмүүсийн тэр сэтгэл хөдлөл үйлдэл нь яах вэ? Акашийн товчоонд яг тэр сайн хэлбэрээр л орно шүү дээ, тийм ээ? Тийм үстэй. Тэгэх юм бол эргээд тэр хүн тэр хийсэн сайн зөв том энергиэрээ эргээд тийм л юм хүлээж авна гэсэн үг. Тэгэхээр юу тайрн түүнийг хурааж авдаг гэд хүмүүс ярьдаг штеп. За бас өөр юу гэж хэлдэг монголчууд? Үүлийн үр хаалга андуурахгүй гэдэг нь штеп. Вау. Тий. Тэгэхээр одоо эн чинь өөрөө илүү зүгээр яг амьдрал дээр буулгаад тайлбарлая. За энгийнээр. За. Тэгвэл одоо ингээд нөгөө нэг ялангуяа ингээд дээд албан тушаалд очисон хүмүүс байна шүү дээ, тий. Яагаад албан тушаалаа ашиглаад их идэж уух сонирхолтой болдог вэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Тийм ээ? Энд чинь хүн ямар нэгэн шунал ихтгэхээр л идэж ууна үстэй. Өөрийнхөө одоо авах ёсгүй юмыг л авна штэ. Тийм ээ? Энд чинь бол шунал. Шуналдаа хөдлөгдөөд яах вэ? Жишээлбэл одоо 3,500,000 хүний одоо Монголын баялаг бол тийм ээ? Монгол улсын баялаг бол 3,500,000 хүнд хүртэх ёстой баялаг тийм үү? Тэгтэл тэр чинь 30 гэр бүл гэлүү 300 гэр бүл гэлүү иддэг гэдэг байгаа шүү дээ. Тийм ээ? Цөөхөө хүн идчих чинь тийм үү? Тэр чинь яг тийж яхаа шунлын сэтлэр идэж байгаа тийм үү? За. Тэг ингээд хүн шунал дээрээ ингээд их суурлаад эд хөрөнгө хууль усаар идэж ууж яах гэдэг чинь сүйтртэй байна гэсэн үг байхгүй юу? Тий, сүйтртэй байна. Тэгвэл сүйдрээсээ гарч болох уу? Болно шүү дээ, тийм ээ? Сүйдрээсээ гарвал тэр хүмүүс яах вэ? Бэлэг түвшиндээ очино. Тийм ээ? Бэлэг түвшиндээ очихоор яах вэ? Нөгөө шунаад байсан шунал нь 22 дугаар код дээр бол юу яа дээ? Тэмүүлэл болдог байхгүй юу? Тэмүүлэл. Тэгээ юунд тэмүүлэх гээд байгаа юм гэхээр бусад хүмүүсийн сайн сайхны төлөө тийм үү? Өөрийнхөө хийж байгаа хүсэж байгаа юмыг бусад хүмүүст хүсэх. Тийм ээ? Одоо хар хүнсгэн өргөн том болоо явчихлаа шүү дээ, тийм ээ? Ер нь сүйдэр давтамж дээр байгаа хүмүүс бол нөгөө аюух тийм амин хөө хичээсэн тийм хүмүүс байдаг байхгүй юу? Ойлгож байна уу? Тий. Хэрвээ та сүйдэр гэдэг чинь тэр юу гэдтэй? Нөө хүн чанарын доод түвшин эмчин амин хичээгч. Тий. гэдэг. Тий. Их л амин хичээж явах юм бол яах вэ? Өөрөөс өөр бусдыг бодохгүй л байгаа сүйдэр дээрээ байна гэсэн үг шүү дээ. Хамгийн доод түвшиндээ байна гэсэн үг. Ухамсарын тийм ээ? Ухамсарын хамгийн доод түвшин дээр байна гэсэн үг. Хамгийн доод түвшин дээр байгаа бол тэр хүнд яах вэ? Юу их байна гэсэн үг. Маш хэмжээний айдас их байдаг байхгүй юу? Тийм ээ. Айдас их байна, шунал их байна. Тийм ээ? Амин хөө хичээх үзэл их байна гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд дэлхийд даяараа юу н шинэ эренлүү орлоо гэж ярьж байгаа шүү дээ, тийм ээ? Энэ шинэ эренлүү чи орохын тулд яах вэ гэхээр хүмүүс маш их хэмжээгээр сэрж байгаа учраас маш их сүйдрээсээ гарч эхэлж байгаа хүмүүс. Тийм ээ? Угаасаа сүйдрээсээ гарч иж бэлэг түвшин рүүгээ орж, тийм ээ? Бэлэг түвшин рүүгээ орсноороо яах вэ? Хөгжил эрчимтэй явагдана гэсэн үг шүү дээ цаашаа, тийм ээ? За тийм байна. Хоёр янзаар хүмүүс сэрэлт авдаг. Одоо манайх ч нөгөө сүнсний сэрэлт гэсэн пэйжүүд явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр сэрэлт одоо хүмүүс асуудаг л да ямар одоо хэлбэрээр өөрийгөө аль болох яаж хурдан сэрэх үгэд асуудаг аахгүй юу? Одоо энэ 22 гэсэн кодтой хүн бол яах вэ? Зовлонгоо даван туулаад
тийм ээ. Тэр бүх зовлонгоо ухаарад нэг шат сүнсээ дээш нь ахиулж чадах юм бол, хөгжлийг ахиулж чадах юм бол дотроос сүнсийн сэргэлт нь явагдах нь шүү дээ, тийм ээ. Тэгвэл 55 гэдэг кодоор гаднаасаа бид нар ч одоо ингээд нөгөө далд ухамсарын мэдээлэл авч штэ, тийм ээ. Далд ухамсарын мэдээллийг аваад одоо мэдээллүүдийг ингээд цуглуулаад сонирхоод штэ бид нар. Тэгээд ингээд судлаад энэ далд ухамсар гэдэг чинь үнэхээр ийм юм байна, тийм байна гэд ойлгоод хүлээн зөвшөөрөө заяа. Тэгэнгүүтээ яах вэ? Тэр мэдээллүүдийг ингээд өөрлөгөө оруулснараа тэр мэдээллүүд чинь таны дотор байгаа ухамсарыг чинь бас сэрээж өгдөг. Тэгтээ яах вэ гэхээр эгогоо багасгах замаар өөрийгөө сэрээж болно. Тий. Тэгэхээр хүний эго их байна гэдэг чинь нөгөө эго ч ерөөсө сүүлдэр дээрээ байгаа хүнд аюух байдаг байхгүй юу? Тийм ээ? Нөгөө амин хуваа хичээх. Тийм үү? Шунал гэдэг чинь бүхэлдээ ерөөсөө нэг өөрийгөө л баяжуулах, тийм ээ? Өөрийгөө л сайн сайхан авч явах. Ихэм хураах, тийм үү? Ядуурчих гэсэн айдас л шүү дээ. Тэгэхээр чинь хүнд бол ихэм хэрэггүй байдаг байхгүй юу? Юу хэрэгтэй хүнд? За нэг машин, орох орон, тийм ээ? Идэх хоол, өмсөх хувцас. Тийм үү? Өөрийн хайртай хүмүүс. За ингэж болоо үстэй, тийм ээ? Тэгэхэд одоо зарим нь тийм ээ хэдэн машин ч гинөө, тийм үү? 10 машин, 20 машин энэ цуглуулад байгаа үстэй. Тийм ээ? Их хэмжээгээр. Тэр чи яаж вэ? Ерөөсөө шунал. Тэгэхээр тэр амин хуваа хичээх шунал, тэр айдас, тийм үү? Уур хилэн, сэтгэл хөдлөлөө тэр зохицуулж чадахгүй байх, удирдах чадахгүй байх. Энэ бүгд бол тухайн хүний сүүлдэр дээр хамгийн доод давтамжинд байна гэсэн үг. Тэр эго гэдэг байгаа чинь бас сүүлдэр дээр байна гэсэн үг байхгүй юу? За тэгээд хурдан сүүдрээсээ сална гэвэл өөрийнхөө юун дээр ажиллана гэсэн үг үү? Тий, одоо өөр дээрээ л ажиллана гэсэн үг шүү дээ, тийм ээ? Өөрийгөө сонирхоод өөрийнхөө хүч чадлыг мэдрэх, тийм ээ? Ер нь бидний ингээд ген дотор бол биднэрт хэрэгтэй бүх мэдээллүүд байж идэг. Жишээлх юм бол одоо ингээд гаднаас ингээд далд ухамсарын маш хэмжээний мэдээлэл аваад, тийм ээ? Судлаад, тийм үү? Ингээд их хэмжээгээр судлаад сүүлдээ бол яах вэ? Тэр хүнд бол тэр гаднаас орж ирэх мэдээлэл шаардлагагүй болоод эрхийн цагт өөрийнхөө дотроосоо мэдээлэл авдаг, тийм ээ? Өөрхөн дотроос мэдээлэл гардаг болох тийм бас сүнсний тийм үе шат гэж байдаг. Тэгэхээр хүн яах ёстой вэ гэхээр өөр дээрээ л ажиллана гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ? Гаднаас хайхгүй. Өөрийнхөө хинбэ гэдгийг таних хэрэгтэй шүү дээ, тийм үү? Тий. Миний сүүдэр тал юу вэ, те? Би ямар одоо ааш араншин гаргаад байгаа юм, тийм ээ? Миний хүсэл зорилго юу юм? Ерөөсөө өөрийгөө таниад эхлэхээр хүн чинь өөрийнхөө юун дээр алдаад, юун дээр оноод байгааг мэдээд авчдаг байхгүй юу? Тэгээд аль болох одоо бэлэг төвшин буюу, тийм ээ? Бусдыг их нинж сэтгэлтэй болох юм бол тэр хүн зөв зам руугаа л орж ийн гэсэн үг байхгүй юу? Ягаад 22 гэдэг номерыг түлхүү авч өнөөдөр За тийм. Яагаад гэвэл та хэрвээ 22 гэдэг генийн кодыг судалсан тохиолдолд энэ 64 генийн кодыг судалсантай баг дүүцэж очино. Энэ 22 гэдэг бол онцгой код байхгүй юу? За. Тий. Тэгээд ерөнхийдөө бол цэвэр дээд ухамсарт хүрэгдэг тийм бурхны ийм 4 цагираг код байдаг байхгүй юу? Тэр нь болохоор 63, 22, 36, 37 гэд энэ 4 кодыг уншаад судлахад одоо цэвэр ухамсарт нь энэ 4 хүрэж өгдөг байхгүй юу? За. Тийм одоо бид нарын ерөөсөө ингэж ухамсараа дээшлүүлээ, тийм ээ, өөрийгөө хөгжүүлээ гэд ингээ яваад байгаа
эцсийн зорилго маань бид нар эрх чөлөөнд хүрэх гээд байгаа юм. Тийм эрх чөлөө гэдэг нь юу юм гэхээр өөрийнхөө цэвэр ухамсартаа хүрэх гээд байгаа байхгүй юу? Тэгээд өөрөө өөргөө цэвэр ухамсараараа удирддаг тий амьдралаа ерөөсөө цэвэр дээд ухамсарынхаа хэмжээнд сэтгэл хөдлөлөө удирддаг тийм ээ. Тэгээд өөргөө хөгжүүлэх ийм л юмны араас яваад байгаа гэсэн үг шүү дээ. Хүн чинь ерөөсөө би бас нэг рил хийсэн шүү дээ тийм ээ. Хамгийн сүүлийн рил дээр бол хайр. Тий. Хүн одоо дэлхий дээр яах гэж ирдэнхээр хайрын суралцах гээд ирдэг байхгүй юу? Тэгээ хайраа суралцаад дуусчих юм бол хүн гэгээрээд дахин хүний төрлийг авахгүй болоод тэгээд дараачихаа нэг өндөр энергийн тийм ээ. Дараачихаа сүнсний өндөр түвшин рүү явчих штеп. Тэгэхээр одоо бид нар яах вэ гэхээр одоо жишээлбэл ингэдэг штеп. Та манифест хий, тэгээ сайн манифест хийвэл мөнгөтэй болно гэх ийм сургалтууд явдаг тийм ээ. Тэгвэл та өөрийнхөө энерги, эрчим энергийг өндөр болгочих юм бол тийм ээ. Өөргөө бэлэг чанартай юм уу тий? Сэдий дээрээ авааччих юм бол тэртээ таны эрчим энерги өндөр болчихно. Эрчим энерги чи өндөр байгаа үед акашийн товчоноос тань руу буурж ирэх юм чинь таны хүснээр чинь л буурж ирнэ шүү дээ. Тийм биз дээ. Та юу явуулаад байгаа акашийн товчор руу тэрийгээ та хүлээж авна шүү дээ. Тийм ээ. Тэгтэл хичнээн манифестыг хичээж суулаа. Хичнээн мантра хэллээ гэд тийм ээ. Та өөрийнхөө амнаас тийм үү ямар үг гаргаж байгаа юм. Тэ? Сэтгэлдээ юу бодоод байгаа юм. Та их айцтай юм уу? Энэ минийг ингэж уйлдуулж ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ? Зүнс гэдэг чинь энерги байгаа шүү дээ. Энерги. Энэ энергийг өндөр давтамжинд яаж аваачих юм? Тийм ээ? Та сүүлдэр дээрээ л байгаад тах юм бол таны давтамж доогуур байна гэсэн үг шүү дээ. Давтамж чинь доогуур байгаа бол энерги чинь хэлбэлцэл нь доогуур байна гэсэн үг. Тэгэхээр бидний одоо энэ хэл амаараа хилээд байгаа тийм биеэрээ үйлдээд байгаа сэтгэлдээ бодоод байгаа энэ бүгд чинь хэлбэлцэл долгион гэсэн үг. Эрчим энерги гэсэн үг тийм энэ бүгд чинь акашин товчроо явж байгаа шүү дээ. Тийм үү? Тэгээд тэнд орсон юмаа бид нар эргэж авч байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр улсууд тэгдэг шүү дээ. Би өчнөө сургалтын суулаа одоо яадгийн өчнөө юм хэллээ залбирлаач гэдэг юм уу тий? Тэгээд би юу ч өөрчлөгдөхгүй штэ гэд ингэж байдаг. Та өөрөө өөр дээр ажиллаагүй байх гэсэн үг байхгүй юу? Жишээлх юм бол одоо нэг наацхийн жишээ ярих юм бол нууц юм гэж энэ хороод байхгүй. Нууц юм гэж байхгүй. Яагаад байхгүй юм? Бүх юм акашинд орчороо бичигдчихлээ штэ. Та юуг нууц чадах юм? Тийм ээ? Юуг ч нууц чадахгүй болчихлоо штэ. Тий? Тэгвэл одоо өөрийгөө сайн илчлэх тусмаа тий? Таны сүнс цэвэрлэгдэж байгаа байхгүй юу? Та нуурсан юмнуудаа бүгдийг гаргаад ажиллаа заяа. Айцтайгаа нүүр тулаад тийм ээ? Бүх юмаа илчлээд өөрийгөө сайхан цэвэрлээд ингэх тусмаа яана гэсэн үг үү? Өшөө хөнгөрөн штэ. Тийм ээ? Хүн хэрвээ нэг одоо за жишээ нь хамгийн ойлгомжтой нэг жишээ авъя. 3,500,000 хүний идэх ёстой байсан юм нэг хэдхэн хүн идлээ гэдэг чинь тэр эзэн хүмүүс чинь дандаа дотор айцтай явдаг байхгүй юу? Тийм ээ? Айцын давтамж гэдэг бол маш их тийм хүнд энерги, хүнд хэлбэлцэл байхгүй юу? Тэр хүн яах вэ? Энэ насаа дуусан дуустал тийм ээ? Айцтай явна гэсэн үг шүү дээ. Хууль бус юм хийсэн юм чинь айхгүй гэд яах юм? Тэр өөрөө бодохдоо хинч мэдэхгүй гэж бодож байгаа тий. Тэгэхэд аль хэдийн акашин товчонд яваарцсан байгаа. Тийм. Тэгэхээр хүмүүс бол тийм ээ энэ хийж байгаа одоо энэ 3 үйлээ зөв байх хэрэгтэй байхгүй юу? Тийм үү? Сэтгэлээ зөв байх хэрэгтэй байна. Хийж байгаа үйлдэлээ зөв байлгах хэрэгтэй байна, тийм ээ? Хэл амаараа хэлж байгаа үгээ зөв байлгамаар байна.
Энэ бүгдээс чинь энэ бүх дэлхийн амьдрал хамаарат нь шүү дээ. Одоо жишээлбэл бид нар одоо Монголын хувьд аваад үзэх чинь бид нар юу гэдэг байсан? Одоо энэ дээр сууж байгаа хэдэн хулгайч гээл тэг мулгай ярьдаг шүү дээ. За. Тэгэл яриад харч одоо ёстой бараг л бүгд хулгайч болчихлоо шүү дээ. Тийм ээ? Тий. Ингээд одоо бид нар энийг бол яриха болох хэрэгтэй байхгүй юу? Бид нар яах ёстой вэ гэхээр сонгуулаа зөв өгөх хэрэгтэй. Тий? Хитгэн төгрөг аваад тийм үү? Зөвхөн өнөө маргааш хараад сонгуул өгдөг биш. Нам дагаж гүйдэг биш. Тийм ээ? Тэр нэрээ дэвшүүлсэн хүмүүс дээрээ хүн болгон сайн одоо дүн шинжилгээж үзэх нь шүү дээ, тийм ээ? Энэ хүнийг гаргаад тавьчих юм бол энэ хүн үнэхээр юм хийх юм уу гэдэг дээрээ л сэтгэл санаагаа төвлөрүүлж, ерөөсөө өнөөдрийн ингээд бидний удирдах байгаа хүмүүс чинь бидний нүүр царай байхгүй юу? Тэгээд яг эцсүүлдээ амьдрал дээр болохоор энэ хүмүүст буруу өгөө те бид нар ямар ч буруугүй юм шиг яриа суугаад байгаа шүү дээ бид нар чаа. Тэгэхээр чи энэ чи ерөөсөө яг бид нар хувь хүмүүсээс шалтгаална бидний амьдрал. Бид нар хувь хүн болох өөрөө өөртөө хариуцлагаа үүрээ те өөрөө өөрсдийг ингээд сайхан хөгжүүлээд зөв сэтгэлтэй бүх юмаа зөв болгочих юм бол тэгээд аяндаа бидний амьдрал бас дээшээ цэгцрээд ирнэ шүү дээ. За тэгэхээр одоо ингээд өнөөдрийн бит хоёрын ярианаас тийм ээ өөртөө авахыг аваад авахгүйг ингээд хасаад ингээд явж болно. Тэгэхээр энэ бүхнийг ингээд баг боловч тийм ээ хэрэгтэйг нь аваарай гэж хүсэх байна. Тэгээд эхнээс нь дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн подкаст хүртлээр баяртай. За бид хоёрын яриаг сонирсан та бүхэнд баярлалаа. Тэгээд асуулт авлах юм байвал биднэр рүү мессеж хийж болно. Бас комент үлдээгээрэй. Тэгээд та таалагдвал бусаддаа шеэр хийгээрэй. Баярлалаа. Баяртай. Баяртай.